За, эрхэм мөн сонсогчдоо энэхүү өдрийн мэндийг хүргэе. За, энэхүү өдөр амарлаа хэлсэн чи яг нэг төрсөн өдөр байхгүй. Яг төрсөн өдрийнхөө орой 23 цаг 30 минутын орчимд та нартайгаа ярьцах бэлэн болоо сууж ин. Тэгээд та нарынхаа битсэн төрсөн өдрийн мэдлэгээнүүдээс надад уншаад сэтгэл тогтлоод айгүй гоё болцсон сууж ин. Намайг 28 хүрчлээ гэсэн чинь хүмүүс бүр айгүй их юм амир 30 гарсан байгаагүй мó гэсэн үзгөөс амар хандаж ичмич би тэгээ жоохон би дөнгөж 28 хүрч байна. Нэг юм яна би одоо төгжил 28 хүрч байна. Тэгсэн зарим ёо 28 байж яасыг туршлагатай юм. Би амар уучлаарай. Та нарыг яриа нэг яаж ингэж бодож байна? Одоо яг өсөөрөө оролдоод тий сандраад нүүр нь улаагаад 28 хүрсэндээ 28 та их туршлага хөрөмцсөн да яг сандраа сууж байна. Тэгээ та нартай аль болох нээлттэй ярих хүсдэг шүү. Тэрнээс 28-тай окей 30 хүрэх гэж байгаа эмэгтэй хүний хувьд бол энэ зэргийн туршлага бол энэ үхэн ч үдэ хонгороод байна. Ярдггүй л байдаг болохоос шүү дээ. Тийм шүү дээ ер нь л. Энэ удаагийнхаа дугаарт бит хоёр болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлгийн харилцаа тий бэлгийн амьдралын талаар ярихаар бэлтгэсэн байгаа. За ерөнхийдөө бол подкаст 3 хэсгээс бүрдэнэ. Эхлээд бит хоёрын маазрал. Хоёр дахь нь болохоор зэрэг бит хоёр энэ удаагийн дугаар маань 244 үргэлжилж байгаа. Нэг нь болохоор Германд яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй одоо ажилтдаг тий яг энэ чиглэлээр мэргэсэн мэргэжилтнийг урьж оруулсан байгаа. Тэгээд мөн одоо Улаанбаатар хотоос хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй иргэнтэй холбогдсон ийм хүү дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Гэхдээ энэ дугаар бол ерөөхдөө нэг тийм амар тийм маадарсан болохгүй байх гэж би бодож байна. Тийм юу гэдэг асуудал төвшүүлсэн дугаар болох болов уу гэж харж байгаа. Ягаад тэгэхээр энэ асуудлыг манай яг Монголын хувьд бол бүр ятэрч ингээ хайцсан байдаг. Нийтдээ 114 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн Монголд байдаг. 14% нь илүү 15% нь илүү яг нөгөө нэг хүүхдүүд байдаг. Тэгэхээр үлдсэн одоо 90 мянга гаруй те хүний асуудлын төндөгдөж ярьж байгаа. Бараг 90% гэсэн үг үү тийм. Тэгсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сексийн амьдралын талаар бит хоёр одоо яг ингэж ярих гад яг яагаад ярихаар болсон бэ гэхээр зөв энэ асуудлыг ятэ нөгөө хөндөж ярьдаг хүмүүс найгуу баг. Өмнө нөгөө нэг яг насан юмштай ярьсан дугаар дээр яригдчихсэн шүү дээ те нөгөө энэ асуудлыг хүмүүс бүр орхицсан байдаг аа. Яг бүр одоо юу гэдэг тэр хүмүүс ч бас физиологийн хэрэгцээнд байж л байгаа шүү дээ те. Гэтэл тэрийг нь шийдсэн ерөөс асуудлууд байдгүй гэсэн юм өнцөг дээрээс харж байгаа. Яг энэ дугаарыг бэлтгэхээр зорьсон байгаа бит хоёр. Тэгээд албаны хүмүүсийн бас байр суурийг та бүхэндээ дараачихсан дугаарт хүрэх болно. Энд нэг биш нэлээд илэн олон хүний ингээд одоо эрхийн асуудал яригдж байгаа учраас зөвхөн одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдээ бид нар нийгмээс гадуурх биш хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь илүү олон бид нар ингээд нийгэмд оруулах талаас нь ярьж байгаа учраас таны дуу хоолойч гэсэн манай подкастны нэг хэсэг шүү гэж хэлмээр гэж би бодогдож байна. Яг тэгж бодогдсон. Яг энэ дугаарыг бэлтгэж явах явцдаа болохоор нөгөө хүмүүстэй харилцаад энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдтэй холбоод эхнээсээ ингэж яриад тайлбарлаж байгаа юм л да бид нэг юм дугаар бэлтгэж байгаа маа. Монголд яг шийдсэн ямар арга зам байд юм бэ те? Эсвэл одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал руу чиглэсэн яг бэлгийн амьдрал руу чиглэсэн яг ямар асуудал нөлөө үзүүлж чадчих вэ гэж асуухаар ер нь бол бараг энэ ажил байх зогсон байдалтай тий. Тэгээд бодит кейсүүдийн сонсохоор бүр нүдгээр бүр төсөөлөхөд бэрх тийм зүйлүүдийг ярьж байгаа байхгүй. Жишээ нь одоо төрсөн хүүгийнхаа бэлгийн асуудлыг нээж нь өөрөө төрсөн ээж нь зохицуулдаг байх жишээтэй. Гар хангалга хийж өгдөг ч юм уу тий. Эсвэл төрсөн хүүтэйгээ өөрөө одоо юу гэдэг бэлгийн харилцаанд ордог. Тэрийг аав мэддэг. Тийм байж чиж. Яг энийг нэг хоёул нэг унсан да ингээд чи надад нэг ярьж өгсөн доо ийм ингээ ирсэн байна чи ингээ хардаа гэдгсэн чинь миний бүр ингээд нэг хэрвээ шар ус маань ингээд хэрвээ бүр байдаг бол бүр ингээд яг ийм сармагч шиг ингээд бүр бүх ус маань ингээд сэрэхээр бүр амар тийм юм надад бол санагдсан ингээд юу вэ ийм юм байд юм уу төрсэн ээж нь ингээ хүүгийнхаа юу гэдэг бэлгийн хэрэгцээг нь хангахын тулд хүүтэйгээ унтна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Тэгээд аав дээрээс нь зөвшөөрдөг ч юм уу тий. Ягаад тийг Монгол улс ингээ зохицуулж чадахгүй байгаа юм бэ? Эсвэл ягаад тэр хүмүүсийг хүн гэдгээс нь харахгүй ягаад тэр хүмүүс ч гэсэн бэлгийн ажил одоо юу гэдэг секс гэдэг зүйлийг хийдэг шүү гэдгийг харахгүй байгаа юм бэ гэдгийг бүр ингээд бүр яс махандаа шингэл ойлгоно гэдэг юм уу? Яг тэгж санагдсан. Тэгээд нэг юм
шүүд ингээ янгиндаг да шүүд янгинаад баг нулимс гочих яг тэр хооронд ор ингээд надад их болсон. Ингээ айл айл нь ус ингээ ар заагаад шүүд янгинаад нулимс гочих яг нэг юм дундуур хилэх үгүй болно гэдэг те. Тэгээ хилэх үгүй болсон сууж байна. Тэгээд яг эрэгтэй хөлтөд болохоор зэрэг одоо гар хандлага гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар гаргалж болж байгаа. Харгалаад одоо яг иймэрхүү үгэл ашиглаж ярих нь л дээ. А гэтэл хөдөө орон нутгаар бүр энэс ч илүү амар асуудал толгорч байна гинэ. Ерөнхийдөө бол бас судалгаа хийгээл ингээл явж байхдаа тийм асуудлуудад тулгарч байгаа ярьж байгаа байхгүй. Тэгтэл охиноо хөгжлийн бэрхшээлтэй учраас яг тэр бэлгийн амьдралын асуудлыг төгсүүлж ийна гэсэн шалтгаанаар охиндоо гомддог. Төрсөн. Яг ийм асуудал бол хөдөө орон нутгаар бүр маш их байна гэсэн. Тэгэхээр энийг бол яг нөгөө мэрэгчлэнүүд нь бүр үзээд та нар бүр итгэхгүй. Энэ бол зүнгэж эхэлнэ. Та нарт би зүгээр л цахаас нэрж өгöd таахгүй. Тэгэхээр тэрнээс цаашаа бүр юм төсөөлж чадхааргүй. Тий бүр би ингэ сонсч байхдаа бүр хоолоо зангираад ёо тий бүр нэрээ энэ бол ингэ зүгээр нэг дугаар хийгээд өнгөрөх зүйл бол биш байна. Энэ бүр ингэ уул суурьтай тий. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол хүн шүү гэдгийг эхлээд ойлгуулсны дараа биелгийнхэн амьдралыг ярихгүй болвол ингэдэг гэж байгаа. Зүгээр ингээд хоёр тэрэгцэртэй хүн ч юм уу гадаа тамхитаа зогсож байгаа тажигуун өнгөрсөн хүмүүс нь энэ хоёр одоо тий энэ хоёр хүртэл тамхитаа тахт яах вэ гэсэн үг тажигуун яриад өнгөрөх гэж байгаа байхгүй. Тэр чинь одоо бас хүн тий юу гэдэг өөрийнх нь бас нэг хэрэгцээ байгаа. А гэтэл тэрийг нь бид нэр хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ бол зүгээр хагас хүн одоо юу гэдэг хагас амтна гэдэг ч юм уу тий эсвэл зүгээр л гэртээ ингээл нэг өрөө зүгээр л байж хахад зориулттай зүйл гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүсийн донд бэлгийн асуудал байна. Тэрийг хэн зохицуулах уу гэдэг нэг маш олон асуудлууд өрнөжидэг. Одоо төрсөн эцэг нь охиныгоо хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг далимдуулаад тэр чинь бол нэг талаар ашиглах гэж явж байгаа шүү дээ. Тэгэж одоо ашиглана гэж бүр хизээч миний ойн тоонд бол тэгэж батчаагүй. Тэгээд энэ бүх ингээд нөгөө нэг одоо юу гэдэг жишээнүүдийг ингээд сонсхолоор арайч дээ Монгол хүний үнц нь хаана байгаа юм бэ гэж бодож байгаа байхгүй. Гэтэ энэ зөвхөн Монгол хүн гэдэг дээрээ биш зөвхөн Монгол гэд бид нэр амар өөр байх албагүй хүн гэдэгт утгах дээрээ ярьж байгаа байхгүй. Тэгээд мэдгүй ингээд энэ дугаарууд юу нээр амар хүндрээд байна. Чи чам тийг санагдахгүй байна уу? Гэтэ яг нэг юм угаасаа яг энэ асуудал сексийн тухай асуудлыг хүндсэн л юм чинь энэ бол зайлшгүй нэг яригдах хэвээр сэдв нөхгүй. Тийм учраас чи хоёр яг дуу хоолой болж ярьж байгаагийнх асуудлыг эхлэлийн тавьж өгөөс тийм хүмүүс нэрээ тийм шүү гэсэн ойлголт төрүүлж чадчих бит хоёрын зорилго болж гин гэсэн. Зөвхөн асуудал яриад өнгөрөхөөсөө илүүтэйгээ бас шийдвэрлэх арга замыг бас давхар дурдах хэрэгтэй. А тэгтээ шийдвэрлэх одоо юу гэдэг Япон ч юм уу, Герман ч юм уу тий улсын жишээнүүдийг ярьж болж байна. Яг энэ дээр та нартайгаа дараа нь яг мэргэжлийн одоо подкастын хамт өсгөлт мэргэжлийн хүний бодит өнцгүүдийг гаргаж өгөх болно. За тэрнээс өмнө харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хийсэн төлөөлөлтөй хийсэн яриа гойл өргөө. Тэгээд окей. За намайг Батцангийн говдорж идэг. Тэгээд төрөлхийн одоо бүр хараагүй тэгээ хараад хөгжлийн бэрхшээлтэй байгаа. 2017 оноос одоо Монгол Улсын их сургууль дүүгч мэргэжлээ суралцж байна. Тэгээд товчхондоо танилцуулахад бол юм байна. Тэгээд одоо ганц би тий. Манай подкастыг ер нь хэр их сонсч ирсэн бэ манайгаа юм уу? За ер нь бол танаа одоо энэ подкастыг бол ер нь бараг бүх дугаарыг сонссон доо тийм. Тэгээд ер нь бол их таалагддаг. Тэгээд ер нь бол одоо залуучуудад одоо ер нь хэрэгтэй юм бол хэрэгтэй гэж боддог. Тэгээд одоо энэ дунд одоо Ариуна их чи имээ орсонд одоо маш их баярлж байгаа. Тэгээ Ариун та хоёрыг ер нь яг чөлөөтэй юм а ярддаг тэр нь одоо их баярлдаг. За баярлалаа бид хоёр бас. Тэгээд яг анх нөгөө чамтай те нэг бэлгийн амьдралын талаар ярилцъя гэхэд чамд хамгийн эхэлж одоо төрсэн сэтгэл юу байсан? Одоо яана гэдэг ч юм уу эсвэл үнэхээр ярьчих юмсан гэсэн юмнууд хүртэл бодож байсан. За. Тэг ер нь би жоохноос жоохон тийм бүрэгдөө тийм ичимхий тийм жоохон тийм хүүхдээс л өөрийгөө нэг сайн илэрхийлж чаддаг. Ер нь их сургуульд орж ижил жоохон ер нь илэрхийлдэг ус. Тэгээд ер нь энийг сонсож явах тийм яана тэгээд одоо ийм ярьж болдгийм байх. Тэгэл сүүлдээ олон дугаар сонсоол тэгэл байж захтай яа ер нь хүний амьдрал юмчтэй яах вэ энэ чинь ийм. Гэхдээ одоо энэ ихэнх хүмүүс л энийг бол одоо твэргээр хүлээж авч байгаа гэж би болоо хөвдөө ойлгож байгаа тийм. Гэхдээ энэ дээр бас нэг асуудал гарч ирж байгаа. Яг тэр асуудлын талаар бид өнөөдөр ярилцах гэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо яг за мэдээж олон төрлийн бэрхшээл байгаа тий. Тэрнээс нь одоо яг харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн маань бэлгийн боловсролын талаар мэдээлэл авах. За тэгээ цаашлах юм бол өөрөө бас хийж үзэхийн тал дээр ямар асуудлууд тулгардаг вэ? Тэрийг яг нэг ярьж өгөөч тгөө. За энэ бэлгийн боловсролын талаар бол тэгэл одоо би бол тэгэл яг хөө тэгээд 10 жил мэлд багт одоо ингэдэг шүү дээ. 6 7 та нарын үед орж ирсэн нэг 6 7 дахь ангиас эхлээл одоо ингээл
юм тусаллын талаар биологи дээр үзэл эхэлдэг шүү дээ тийм. Тэгжээж л одоо хараагүй хүмүүс бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэдээлэл авч байгаа. Тэгтээ зарим нь янз бүрийн одоо ингээд одоо телевизээр гарч байгаа кино минууд үзэл тэгэл авчдаг юм шиг байл л тийм. Яг ийм байдаг гэдгийг бол яг 10-аас нэг хальт нэг 10 нэг тэгээс ер нь жоохон гадралдаг байсан. Тэг кино мөн хүмүүсийн яриа мөрөн дээрс. Тэгээд ер нь том болоод манай сургуульч нэг тийм дотор байртай байсан юм. Тэгээд тэндээ одоо ингээд хүүхдүүд их тийм саяар янз бүрийн бичлэг үзнэ найзууд 9 10 дугаар ингээд. Тэгэл тэрнээс л бүр ингээд яа бүрэн ойлголт авна л та тийм. За ингэж асууж агаад уучлаарай. Гэтэ нөгөө яг нөгөө юмыг хүмүүстэй одоо сонсож байгаа хүмүүстэй тодорхой болгохын тулд асуух нь зайлшгүй зүг баглж бодож юм л та. Манай гомбо хэдэн үеийн харааны бэрхшээлтэй гэж явдаг вэ? Яг 100% хараагүй. Ерөөсөө бүр таг. Харах бол гэсэн юм ба шүү дээ. Бүр таг. Тэгэхээр одоо яг нэг юм бичлэг үздэг ч юм уу яг тиймэрхүү мэдээлэл авахтаа зөвхөн сонсох уу? Сонсон тий. Ер нь юмыг бол тий одоо ингээд сонсоод л. Тэгээ яг энэ сонсогч нартай ойлгомжтой болохын тулд асуусан юм байна шүү тий. За зүгээр ойлгомжтой. Чиний төсөөлөл одоо яг ямар байдаг вэ? Секс ярилцаа гэдэг ч юм уу тий. Бэлгийн амьдралын талаар бодонгууд чиний төсөөлөл. За миний төсөөлөл бол их. Тэгээ яг үзээгүй би бол яг ингэж үзээгүй. Тэгээд миний хувьд бол одоо их одоо гоё л байдаг. Шүү дээ. Нөгөө нэг хизээч харж байгаагүй юм аа яг сонсоод тэгээ сонсож байгаа юмаа төсөөлнө гэдэг бол ингээд бараг байж боломжгүй юм шиг ингээ миний хувьд бол ингээ бодогчж байгаа байхгүй юу? 10 жил одоо ингээ биологи зааж байгаа багш нар тэгээ сайн тодорхой асуулт тэгээ гар дээр үзүүл шүү дээ сэгсэрж. Оо за. Одоо энэ хоёрт ингээ шахтаа ингээ одоо ингээ вектор ороод ингээ одоо ингээ гар мараа сэгсэрж байгаа юм шиг ингээ сэгсэрж үзүүлнэ шүү дээ. Тэгэл ер нь яг ингээ тэгдэм юм да. Тэгэл ингээ би ойлгочих та. Та найзыг хэлжсэн бит хоёрлоо хандаж анх орж ирж явах та. Манай найз ингээд одоо бидэртэй ярьж явахдаа ярьж исэн юм аа тий. Хэдийгээр ингээд өөрөө одоо гар хангалга хийгээд ч юм уу ингээ тий гар хангалга хийх хүсдэг ч гэсэн гэрийнхнаасаа хажуудаа байгаа хүмүүсээс санаа зовоод хийж чаддгүй гэсэн юм аа. Энэ талаар ярьж өгөөч гэж хэлсэн. Яг одоо чамтай ярьж байгаа дээр өөрөөс ч асууя. Яг одоо тийм нөхцөл байдалд тий аав ээж арай дэндүү юм сайн ойлгодог болохоор тэгээд нэг энэ талаар би бол аав ээжтэй бол энэ талаар бол хизээч ярьж чадахгүй. Тэгээ хүн болгоо өөрөөр тэгээд зарим нь бол ингээд аав ээжийнхээ гараас одоо аав ээжтэйгээ цуг амьдэрдэг ч юм уу тэгээ болдгоо тэгээд зарим нь бол ингээд аав ээжээс тус мустаа байдаг тэгээд гэр мөртэй ганцаар удаан хугацаагаар байдаг ч юм уу тэгээд зарим нь бол тэгээд яг хөө тэгээд эрт тэгээд хүн хүнтэй сууж тэгээд очдаг ч юм уу тэгээд ер нь олон л янз байгаа л та тэр хүмүүс тий. Айгу ерөнхий яриад байна гомбо. Эсвэл чамайг хүмүүс яг юу гэж бодох вэ гэж айгу санаа зовж байна. Одоо энийг сонсох хүмүүс намайг ойлгохгүй байх вэ гэсэн имэйлт байна уу чам? Үгүй намайг би нэг 2 л хүн битүү үзсэн гэж бодож байна. Би хоёр би тий аав ээж хоёрыг бос хүмүүс үзэхэд намайг ойлгоно. Ямар юу ч ярьж ирсэн. За. Гэхдээ аав ээж ч юу ч ярьж ирсэн ойлгодог юм шиг санагдав. Яагаад гэж боддог вэ? Тийм байд. Шууд загнаад юм ярихгүй тэр чин тийм биш. Тийм ер нь бол тэгдیں۔ Тэгтээ тэгээ би нэг аав ээж юм ярьдаг. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө янз одоо дараа нэг бэрхшээлтэй хүмүүс янз бүрээр шийдэж байна л та. Жишээ ярил л та. Одоо 10 жилд байх тийш тий. Одоо ийм нэг тоглоомор хийж ингээд хувцтайгаа ингээд дээр мөрн хөвтэй тэгжсэн гэж юм нэг тийм нэг эсрэг тийм дуулдаг л юм тийм. Нэг тийм нэлээд сонсч л байсан. Зүгээр тоглоом болгож одоо хөдөлдөг ч юм уу тийм байдлаар гэсэн үг тий. Тийм зүгээр ингээд. Ер нь Монголын нөхцөлд бол өөрсдөө шийдэн. Тэгээд энэ талаар хүмүүс зүгээр яг сайн ойлгосоо л гэж бодчих. Хэрвээ хажуудаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бол тэр мөрийг ингээд сайн ойлгосоо ярилцаасаа. Одоо ингээд манайхын чинь манай Монголд бол одоо ингэж шүү дээ. Одоо нэг хараагүй хөвгтэй хүн бол тэгэл одоо ингээд нэг хөвчлээ ихэнх нь ингээд одоо ингээд гэрт нь ингээд нам хорчдөг. Тусгаарлаад ингээд одоо бүр ингээд хүмүүс орж ирэхээр өөрөөр мөрөөр оруулцдаг ч юм уу. Тэгээ бүр ингээд тусгаарлаад тэгээ бүр ингээд гаргаж барахгүй гэрийн тижээвэр амт шиг гаруул нэг хүмүүтэлж гараад тэгээ нэг хоол идүүлчихэл юу ч хэрэгсээ хийл хитв. Тийм байлгаж байгаа. Тэр нь яг хөгжлийн бэрхшээлтэй бус бэрхшээлтэй хүмүүс бас тийм байгаа л да. Тэгээд тэр нь ер нь бол тэр тухайн хүнийг бол алж л байгаа юм да. Ирээдүг. Мэдээж тэр аав ээж тэр хүүхдтэй одоо хамгийн минь хийж өгч байна. Тэгэл 20-30 тэгэл тэр аав ээж нь мөнгө багш тэгэл өнгөрөөд өгөн тэгэхээр л тэр хүүхд тэгэл хэцүү болж байгаа. Юу ч хийж чадахгүй. Хамгийн хөгжлийн бэрхшээлтэйгээс энэс илүү юу ч юм хийж чадахгүй. Тэрнээс илүү өрөвдөлттэй юм л гэж байгаа.
Наа чи өстө зүг юм байна тийм. Юу нөгөө нэг сексийн амьдралд нь анхаарах байтугай хүүхдээ одоо юу гэдэг хүүхдээ эхлээд хүн гэдэг үднээс нь чараагүй ч юм одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь харцсан. Тэгж байгаа хүмүүс чи юун сексийн амьдралд анхаарах юм байна да. Яг одоо бодсон чинь бит хоёр хувьд болохоор ингээд нэг юм бодож байгаа юм болохоор бит хоёр аль хэзээний хүнгээ харцсан. Нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй гэж ингэж ялгаагүй байхгүй юу. Тэгэнгүүтээ бит хоёр за нөгөөд чи ингээд тий яаж бас секс хийх юм бол мэдмээр ингээд сонирхож байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс болохоор эднэр чи хөгжлийн бэрхшээлтэй гэхлээ харцсан байгаа байхгүй. Тэр нь яг алдаа нь болоод байгаа юм байна. Яг хөө тэгээ гайгүй нэг боломжтой аав ээж мэж нь ойлгодог ч юм уу багаас нэг биеийн дарахсан хүмүүс бол тэгэл ийм үзчихэл байгаа л та. Үзэл ярьдаг л 10 жил байх. Бас нэг найзтай хэлж үзлээ нэг би ийм подкаст орох гэж байгаа гэдэг. Зөвхөн нэрийг хэллээ яг энэ талаар ярих чаг. Гүй чи дэм би юм биш үү гэж тэгчихлээ. Тэгтээ ялвал чи яг одоо би яг энэ асуудлаар ярих нь зүг гэдэг тэрэ зөө бат зогсоод ярьж байгаад бас авих баяртай байгаа бит хоёр. Одоо юу гэдэг бит хоёр өмнө нас нэлээд олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбож үзсэн байхгүй. Тэгэхээр энэ талаар одоо яриад өгөөч тий нэг юм дуу хоолой болоод өгөөч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл болоод яриад өгөөч гэхээр шууд татгалзаж байгаа байхгүй. Юу гэдэг ингээд нэг юм хаалт тавиал тий за өстө уучлаарай ийм асуудал бол байхгүй. Ярьж чадахгүй гэж шууд татгалзаж байгаа шин. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэг ийм бодол байна. Хоёр юм байна. Нэг хэсэг нь ингээ бүр ингээ гэртээ ингээ нам дарчдаг гэж тусгаарлаад тийм хүмүүс бол үзэх жоохон хэцүү баг. Тэгээ жоохон бие даатсан мэн шиг юмнууд бол тэгээд боломж байгаа л тэгээ үзэх нь үзэл явдаг юм байна. Үзэхгүй тэгээ янз бүр л байгаа л. Надаа яг нэг одоо миний анзаарсан юм дээр яг нэг дутагдaltaй тал Монголд одоо жишээлбэл байгаа нь амар одоо чиний эснэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ингээ ганцаараа үлддгээ гэж хэлж штэ тий одоо эцэг их нь мөнх шиг ингээ нэг өдөр яваад өгнө. Тэнгүүт яг нөгөө хүмүүст маань хин үлдэхүүхээр хань ижил ч юм уу эсвэл хамт байх хүн үлдэж байгаа хгүй. Яг тэрэн дээр нь тийм боломжийг олгож өгөхгүй байгаа юм санагдаж байна. Ягаад гэвэл ихэнх хүмүүс ингээ би хөгжлийн бэрхшээл үлдээ үнтэй одоо найзлахад бэлэн бишээ гэсэн одоо сэтгхүүтэй байгаа штэ. Одоо эсвэл ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй гэдээ анханасаа танилцах хүсэлгүй ч юм уу. Яг тийм юмн дээр нь одоо юу гэдэг нэг тийм танилцах уулзалт ч юм уу тэгж хооронд нь хүмүүсийг яг юм хийж өгөөсэй гэж аягүй санагдаж байна тий. Гэхдээ ер нь бол нэг тийм бодлогоор нэг юм хиймээр байгаа. Харин тийм. Тийм логт байхгүй юу тий. Тэгтээ тэгж танилцаагүй ч гэсэн бас тэгээд их сургууль сурж байгаа юм байна. Тэгээд бас тэгээд лекц мэ хийдэг. Тэхэм тэгээд Facebook чат матаар хүмүүстэй танилцж байсан. За гомбогийн хувьд болохоор нөгөө нэг яг нийгмийн одоо орчинд ороод тийм нийгмийн харилцаа байгаад байгаа учраас найз нөхдөд болоход асуудалгүй байна гэж байна. Яг түүний чиний хэлдгээр нөгөө нэг гэрт одоо нэг өнийг өрөөнд хөгжигдсэн тийм яг тэгэл байж идэг хүмүүст бол ингээл ерөөсөө мэдээлэл ингээ хаалттай одоо интернетээс олж авсан мэдээлэлээр л төсөөлөх нь шүү дээ ер нь бол. Төсөөллөө төсөөлсөлхад нь тэгээд тэд нар яг бас хитгээд тэгээд яж талаас тэгээд нас нь явна тэгээд бас хэцүү юм болно л доо тэгээд бас нэг юм тийм ганцаараа байгаа тэгээд тусгаардагдсан байгаа хүн чинь тэгээ юм ярьж чадахгүй юу. Тэр энэ байтхаа юмыг ярьж чадахгүй шүү дээ одоо ингэ. Би зүг би чи янз бүр юм их зүудэндээ л үзсэн юм да. Наа чи гой сэдв юм за. Хөө наад чаа. Зүудэндээ чилвэл за. Юу тохиолж байсан. Гэхдээ зүудэндээ яг тэгж ингээл зүудэл шүү дээ. Тэгээ бос ихтэй одоо. Гэхдээ тэгээ бос тэгээс ирэхгүй яг зүудэндээ бодож байгаа байхгүй ингээ нойрондоо ингээ зүрмгэлдэг шүү дээ. Яагаад тэгээ дараа нь л жоо харамсаж байгаа яагаад нэг ингэж байгаа гэж тэгж бодож байгаа юм. Тэгээ сэрхээрээ яг бүр сэрхээрээ өө нэр ингэ зүудэлж байгаа юм шүү дээ. Бас энэ үзэг байна тий. Тэгээ одоо босч ихтэй тавирсан сэрхүү, гадагшлуулсан сэрхүү эсвэл зүгээр л зүүдлэгдээл өнгөртөдөө байх уу? Зүүдлэгдээл тэгэл яатсан тэгээ жоохон ингээд бас тэгээ яг зүүдлэл яатсан мэддэгдэн л тий. Яг манай нэг найз охин яг юу байдаг вэ одоо жишээлбэл герман найз охин маань нэг юм тэрэгэнцээр зуудаг залуутай одоо найзалдаг, үргэлдэг 2 жил гарсан болж байгаа. Тэгээд тэр од надад ярихтаа ингээд би эхлээд гайхчихсан байхгүй юу вэ? Яагаад вэ ингээм амар одоо юу гэдэг хөөхөн охин ч юм уу ингээд одоо юу гэдэг. Тэгээд эхлээд бол ингээд би бол ингээд гайхчих واخгүй. Чи зүгээр чамд ингээд зөндөө араас ч гой залуу гүйжagt чи яагаад ингээд залууг сонгочваа гэсэн чинь бит хоёрын секси амьдрал амар тохирдгоо гэдэг байхгүй юу? Тэгээд би бүр гайхаад хүүе яаж гэдгсэн чинь тэр хүн чинь ингээд нөгөө зүгээр залуучуудаас шал ондоо байдаг гинэ. Хөдөлж байгаа барьж байгаа, хийж байгаа арга нь эсвэл нөгөө
одоо хөгжлийн мэрэгчлэлтэй хүмүүс чинь нэг мэдрэхүүгээ алдсан байлаа гэхэд нөгөө мэдрэхүүнүүд нь бүр илүү хөгжсөн байдаг. Тэгээ тэрнээсээ ихсүүлээд ингээд айгүй гоё байдгаа. Тийм болохоор ингээд та нар мэдгүй байна. Миний нүдэр та нар харахгүй байна гэд. Тэгээ намайг бараг тэгжсэн байхгүй. Би болохоор яг өөрөөхөө бодоод хэцүү юм шүү. Ганцхан л чи бараг хэрвээ тэрэгцтэй залуучин тэрэгцтэй бол чи ингээд дээр нь суудаг ч юм уу. Яг тийм л байдлаар хийж чадах юм шүү гэсэн чинь үгүй штэ гэж байгаа байхгүй. Тэгээ би нэрээ гэж бодсон. Нэг юм байгаа л да. Би нэг октодтой нэг 2 шалтгаанаар танилцсан. За. Facebook Messenger чат мотор ингээл танилцъя гэд бичдэг л дээ би ингээл. Одоо найзууд мань танилцж болох юм болох уу гэл. Тэгээ яг хөө зарим нь яг болно гэдэг юм. Тэгээ болно гэл зарим нь яг үгүй одоо би найз задуудтай гэдэг. Зүгээр тэгж байгаа шүү дээ. Ингэж байна. Үгүй найз задуудтай би буруугаар л ойлгоод байгаа маа уучлаарай гэдэг. Зарим нь шууд үгүй гэл ийм 3 янз байна. Тэгээд заримтай тэгээ сайхан чатлал тэгээд вэжлээ л та. Тэгээд ер нь ихэвчлэн Facebook-ээр л танилцах боломжтой байдаг гэсэн үг байна шүү дээ одоо яг. Facebook-ээр тэгээд өөрөө бас миний хувьд бол тэгээд одоо 20 гээл яач байгаа болохоос харагдчихад байгаа болохоос ер нь бол тэгэл таяга өрөөл ганцуур явж идэв шүү дээ. Тэгэл хичээл тараа үедээ бас нэг чөлөөтэй үедээ нэг хаяа нэг тэгэж мэхтэй тэгээ сургууль дээр тэгээд коридор одоо ингээд сууж муулж явахдаа хажууд байгаа хүмүүсээс юм асууж ч юм уу зүгээр нэг сайхан яриа өгөх зэрэглээ бас юм маш хүй наадах чи хэрэглэнээр юм байна. Би бол тэгж хаашаа зам явах вэ? Аль замаар явах вэ? Тэгж бас гол танилцсан шүү дээ. Тэгэхээр зарим нь үгүй чи юм ярих гэхээр за хоёул нэг юм ярих танилцуулах юм болох үгүй зарим нь яг хөө тэгэл зарим нь үгүй яриад байгаа юм. Хүмүүс тэгээ янз бүр л байна л та. Нээлттэй нэхүү хаалттай нэхүү. Ер нь бол нээлттэй нэх шүү зарим тэгээ. Зарим нь ч тэгээд би ер нь тэгээ чат ер нь хүмүүс биччихээ чадахгүй шүү. Би найз залуутай шүү. Ойлгоор орой мөрөө болохгүй шүү. Уруугаар ойлгоч шүү гэд хэлдэг л тэгэхээр ойлголоо. Тэгээ энэ дээр одоо миний зургийг оруулах уу? Өчи оруулна гэвэл оруулж болно, оруулахгүй гэвэл тэгэл тийм оруулчихлаа аав ээж чи оруулахгүй бол аав ээж манад энэ аав тэр дүүгээр нэг Facebook ашиглахтаа миний бараг хүнээс хаяал нэг авдаг байхгүй. Тэр харин тэр мессенжерээр тэр яаж нэг чат бүсэлтүүдийн чалгаж мэддэг. Тэгээ нэг дүүгээр жоохон асуудаг байхгүй. Чи нэг хараадаг өч гэдэг дуудчих үгүй. Таны voice-наа өө энэ под ярилцлаганд орох гээд байна гэл тэгдэг байхгүй. Подкаст орох гээд гэсэн чи аав ээж нэг тоодгүй. Яг подкаст гэж мэдэхгүй болохоор. Тэгэл чимээгүй өнгөрч байгаа байхгүй тийм. Гэтэ одоо гомбоо ч аль хэзээ 21 настай оюутан болцсон те ингээд 22 яана уучлаарай. Тийм оюутан болцсон ингээд юу гэдэг чи өөрийгөө ингээд аваад явахад бараг бүрэн хэмжээнд очсон те нас биед хүрсэн залуу байхад яагаад ингээд ярилцаж болохгүй гэж ингээд сайхан сууж байгаа те. Тэгээ би ч гэсэн ингээд хүн та хоёр намайг яагаад ингээд байгаа юм бэ? Би өөрийнхөө бодсон санснаар ингээд юу гэдэг ингээд тэгэж юусэн ярилцах боломж байдгүй юу? Ерөөсөө ойлгохгүй гэж бодоол чи ингээл эсвэл суугаад байна уу? Хацнаа шууд. Аав ээжтэй юу? Тийм. Ер нь аав ээжтэй бол тийм зүгээр яг хүмүүсийн зүгээр яриаг л их сонсч ирсэн юм байна яг ингээд бодсон чинь. Тэгэхээр яг загнахаар юу гэж загнах вэ? Эсвэл зүгээр ерөөсөө ярих тухай орлого хийж байгаагүй юу? Эсвэл орлого хийсэн чинь хийлдэ. Тэгээ энэ ойлгодог болохоор тэгээд би ячиж байгаа юм аахгүй. Тэгээд яриад имийтэй. Тэгээд эн чинь нэгт айгүй чухал сэдвүүд энийг аахгүй юу? Ерөөсөө ичих юм биш хүний амьдрал байдаг чухал зүйлүүд энийг болохоор яг би хүн шүү гэдэг талаасаа яг яриад манай сонсогч нар ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн би хүн шүү гэдгийг тайлбарлаж байгаа одоо нэг тайлбар маягийн ч юм уу эсвэл сэдв болохоор ерөөсөө би бол чамайг эцэг ихтэй ингээ загнуусан чи хамаагүй ингээ зөрөгтэй яриад байгаас нэг уурлан хоёр уурлан гурван уурлан дөрөвдөхөөсөө бас хүн юм чинь нэрээ миний хүү чинь бас юу яриад байгаа илээ гэж бас бодож магадгүй бах. Хэрвээ чи ингээд яах юм бол өөр олон ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү ингэж зориг оруулах ч юм уу гэдэг. Нэрээ тийшээ нэрээ ингэж бодох тийм би яагаад ингэж болохгүй гэж би ч гэсэн хүн штэ гэсэн тийм сэтэл өгөх ёстой болов гэж бодож байна. Тийм ээ. Тэгээ энэ талаар та хоёрд бас их баярлалаа. Намайг одоо ингээд тоож ирсэнд баярлалаа. Тэгээд одоо энэ талаар ингэж дэлнээлттэй ингэж сайхан өөрийн үзэл бодлоо ингэж ярьж байгаа хүн байна. Тэгээд одоо энэ ярьсан дурсандаа их баярлж байна. Бид хоёрыг харин тоож зөвшөөрсөнд их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ айгу тийм сайхан нээлттэй ярьсан баярлалаа гэж гомбод хэлмээр байна.
За ерөн сонсогч нартаа одоо ерөн сайн сайхан бүхэн нэгэрсэе да. Тэгээд ийм харилцаагаад хараа одоо их тийм аз жаргалтай байгаараа л хичлээ да. Бэрхшээл болгон дээр нэг өөр төрлийн одоо бэрхшээл үүсдэг те. Хөгжлийн бэрхшээл болгоноос шалтгаалж гэсэн үг. Чинь харааны бэрхшээлтэй хүмүүс яг ийм асуудалтай тулгардаг байхад тэрхэнцэртэй хүмүүс ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг сэтгэл оюун санааны хувьд одоо бас бэрхшээлтэй хүмүүс байгаа шүү дээ те. Тэр болгон дээр яг тулгарсан асуудлууд нөөрөөр байдаг гэж мэдлэлтэй ярьж байсан. Одоо яг ярилцах маань нэг хүн маань яг манай энд ирсэн сууж байна. Тэр хүн маань болохоор яг Германд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг тийм мэрэгчлэн гэдэг юм уу монгол хэлээр орчуулвал одоо яг тийм ажилтан гэдэг юм уу одоо германаас яг харчлан орчуулвал үгчлэн орчуулвал мэрэгчлэн харчлан орчуулвал ажилтан гэж орчуулахаар байна. Тэгээд тийм хүн яг манад ирсэн сууж байна. Ороймын төргий баярлалаа намайг энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад. Өөрөө багт танилцуулахгүй яг хөгжлийн бэрхшээлтэй хэр удаа ажиллаж байна те. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаад жил болж байгаа. Тэгээ анх бол хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг миний хувьд бол амар өөр ертөнц байсан. Ягаад гэвэл Монголд чинь тийм олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцах боломж байдгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амар бидний бодож байгаагаас шал өөр ертөнцид байдаг ч юм уу тий. Тийм болохоор ерөнхийдөө тийм ямар ч төсөөлөлгүйгээр энд ирээд тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж байгаа. Анхны сэтгэл бол үнэхээр би ингээд амар айж исэн. Ягаад гэвэл ийм хүмүүс байд юм уу? Тэгээ Монголд ч тэр хүмүүс чинь бараг дарагдаж амьдардаг. Одоо ямар нэгэн ил гарах нөхцөл байдгүй учраас тэгэхэд энд болохоор тэр хүмүүсийг хүн гэсэн утгаар ингээд аваад бүр нийгэмлэг байгуулад ийм манайх гэхэд одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дан хариуцдаг одоо жоохон хүүхдүүд ч байгаа том хөгшин хүмүүс ч байгаа. Энэ хүмүүсийг бүгднийг одоо ингээд өвчилж ингэж харилцдаг ийм том байгууллага гэхгүй. Тийм болохоор ерөнхийдөө хүнийг хүн гэсэн утгаар нь харьцах хэрэгтэй гэсэн утгаас энэ манай байгууллага маань ингээд явагддаг. Тэгээд би энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж байгаад маш их баяртай байдаг. Ягаад гэвэл би хүнийг одоо жишээлбэл ялгуурлан харьцах юмгүй болж байгаа ч юм өөрийгөө тэгж ерөнхийдөө дүгнж байгаа. Тэрнээс бол одоо би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс айгаад ингээд эмээгээд байх ямар ч шаардлагагүй. Тэр хүмүүс чинь яг бид нар шиг юм дотоох ертөнцтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, шал өөр ертөнцүүд байдаг ч гэсэн хүн гэсэн утгаар нь л юм хүмүүстэй харьцах хэрэгтэй гэж би боддог. Их хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг харах өнцөгч нь эсвэл нүд чинь ингээд Германд ирээд өөрчлөгдсөн байна штэ. Тэнгүүд манай яг одоо өнөөдрийн подкастны сэдэв маань болохоор яг нэг секс одоо юу гэдэг бэлгийн амьдралын талаар айгуу сонирхож байгаа байхгүй. Яг энэ талаар Германд ер нь бол яаж шийддэг вэ? Өөрөө чинь юм бодит жишээ байна уу? Өөрөө чи яг ажиллаж исэн хүмүүс нь тэрнээс бидэнтэй хуваалцвал илүү их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө Германд болохоор одоо жишээлбэл Герман ч хүмүүсийг хүн гэсэн утгаараа харцдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн бие физиологийн секси хэрэгцээг нь цаанаасаа хуульчилж одоо зохицуулж өгдөг гэж ойлгож болно. Яг тэгвэл хүн болгоно л секси хэрэгцээ байгаа. Одоо жишээ нь гэвэл болохоор Германд болохоор биеийн үнэлэгчдийг одоо ингээд хууль ёсноор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор энэ тусгай тийм нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан бас тийм биеийн үнэлэгчд гэж нэг тийм тусгай систем байдаг. Систем гэж тийм хүмүүс байдаг. Тэрэнд нь болохоор бас тусгай одоо нэг яаж харьцах уу тэр хүмүүсийг одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалаад тэр хүмүүстэй яаж харьцах уу одоо зарим нь ингээд носны гэмтэлтэй бол тэр хүмүүс чинь доошоо юу ч мэдрэхгүй байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хажууд хэвтэг ингээд тэр хүмүүсийг ингээд мэдрэх ч юм уу те тэрнээс би чинь хөө юм байна ямар нэг юм мэдрэмжтэй юм гэдэг сексийнхаа юмыг авахгүй ч гэсэн дотоох юм мэдрэгдэж байгаа. Одоо сэтгэл зүйн талаасаа гэсэн. Одоо жишээлбэл эрэгтэй хүмүүсээр одоо тэрэгцэр дээр суудаг эрэгтэй хүмүүстэй гэж ойлгож байна. Одоо жишээлбэл хүмүүс очиж ингээд юу яадаг гар хангалах хийж өгдөг ч юм уу тий. Одоо энэ нь болохоор 2 жилд 4-5 удаа ч юм уу нэг ингэж улс орноосоо цаанаас дэмжих ёстой. Энэ хүмүүс ч гэсэн хүн ингэс утгаараа одоо цаанаас нь зохицуул тэгээд ингээд тэр бэлгийн боловсролын ерөнхийдөө ингээд орж байгаа гэсэн үг. Цаанаасаа хичээлэн програмаар бас тиймэрхүү хичээл нь ордог. Ямар хүмүүс бүтцтэй байдаг. Тэгээд ерөнхийдөө хаана юу таашаал авдаг. Тэгээд тусгай зориулалтаар ингээд ерөнхийдөө бэлгийн боловсролын ингээд нийгэмээсээ дэмжиж өгдөг болохоор нийгэмдээ ямар ч ялгуурлан гадуурх юм багтаа байдаг. Яг гоо бүр төрөлхөөсөө би хөгжлийн бэрхшээлтэй байгаад ерөөс тэрийг анханасаа ингээд мэдэрч өсөг бол бас нэг ондоо. Зарим нэг хүмүүс нь зүгээр нэг юм хоёр дахь хүчин зүйлээс болоод
одоо хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд бол ингээд амар хэцүү гэж бодож байна. Яагаад гэвэл одоо нэг партнертай их нэртэй ч юм уу найз хүндээ байж тал сумб олцдог ч юм уу эсвэл юу гэдэг хараагүй болцдог ч юм уу ямар нэгэн байдлаар нөгөө хязгаарлалмад байдалд орчихлоор маш хэцүү байх гэж бодож байна. Тэрэн дээр ингээд партнерд нь ч юм уу их нэрт нь ч юм уу ингээд заагаа тий ийм хүнтэй ингэж одоо бэлгийн юу хийх ёстой гэсэн одоо тиймэрхүү юм байж өгвөл зүгээр байх гэж бодож байна. Одоо жишээлбэл гэр бүлтэй хүмүүс байлаа гэхэд ийм тусгай сургалтын газар одоо байдаг. Тэгээ тэрүүгээр нь дамжуулаад ийм сургалтанд ингээд суудаг. Тэгээд одоо жишээлбэл эхний ээлжинд бол тэр хүмүүс чинь бие одоо сайн мэдрэж ингээд удирдах чадахгүй байгаа юм. Шууд секс ийн гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө яваандаа ингээд их нэрт нь ингээд гэр бүлийнх нь хүмүүс нь ийм байх боломжтой ингэж хийдэг ч юм уу тий. Ямар ч гэсэн зааварчилгаа тийм сургалтын юмнууд бол байдаг. Тэрэгцэртэй хүнтэйгээ яаж явах вэ ч юм уу тий. Хийхт нь бол бас тусалдаг хүмүүс байдаг. Энэ нь болохоор яаж одоо жишээлбэл хийх вэ ч юм уу тий ингээд эхлээс нь гар хангалах эсвэл яаж ингээ хөдлөх үү тэр хүн чинь бас хөдөлж чадахгүй хүмүүс зөндөө маш олон байгаа шүү дээ. Тийм болохоор яаж хөдлөх дээр нь зөв хөдлөх үү яаж одоо тэр хүний мэдрэмжийг олох уу ч юм уу тэр хэсэг дээр нь ингээ зааварчилгаа сургалт зохион байгуулдаг гэсэн үг. Би нэг ярьслан уншиж ирсэн мэн. Тэрэгзэр дээр суудаг эмэгтэйг өгсөн ярьслага байсан. Та нар олж унсан уу юу? Эмэгтэйчүүдийн эмчтэр яваад атсан гэж нөгөө нэг бэлгийн замын халдвар төвчөнд тусаад. Тэгээд атсан чи өөдөөс нөгөө эмч нь ууралсан гэж. Чи одоо нэг өөрийгөө мэдрэхэд яад юм те. Ийм тэрэгзтэй суудаг гэж өгсөн үлгийг хийгээд заваараа замбалтаа яваад ингэж ярьсан гэж шууд өөдөөс нь эмч хүн. Тэнгүүд тэр эмхтэй шууд ингээд өөртөө гутраад те одоо энэ хүн намайг эмч нь хүртэл ингэж харж байгаа юм бол бус хүмүүс бол яаж харж байгаа нь ойлгомжтой гэдэг айгүй тийм гомцсон өнцгөр ярьслаа өгсөн байсан. Тэгээд хүн болгон юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй бол баг секс хийж яадیں۔ Юу өөрийгөө яй гэж юу секс гэдэг юм уу амар тиймэрхүү нэг юм үзэл байдгийг надад юуроос ингээд таалагддггүй ингээд эсвэл ямар нэгэн улсаас ингээд харж үзэж байгаа ч юм байхгүй тэр хүмүүс зориулсан нэг өдөрлөг гэж баг окей өдөрлөг гэсэн юм байдаг л бахалтай гэхдээ яг одоо сексийн тал дээр зориулсан тиймэрхүү амар хоос юм шиг санагдаад байдаг. Яг нөгөө мэрэгчлэлтэй ярьж байхад болохоор зэрэг асуудал төвшүүлж орсон гинэлтэй. Яг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэм асуудал байна тий. Энд дээр ядаж одоо хагас жилт ч юм уу нөгөө 200 сая төгрөг ингээд төсөөлөд орсон юм байна л да. Тиймэрхүү асуудал байна тий. Энэгээр ядаж тусгай хэрэгцээний одоо бүтээгдэхүүн авдаг ч юм уу эсвэл өөр тий тэр хэрэгцээ хангахад зориулсан байдлаар ашиглахад зориулж баг хэмжээний одоо төсөв гаргаж өгөө гэхэд бол нөгөө дэд удирдлагуудаа одоо юу гэдэг шийдвэр гаргах төвшний хүмүүс болохоор зэрэг нөө тэр хэмжээний мэдлэг бас хүмүүс байгаа учраас төсөөлөл хүмүүс байгаа учраас яг энэ асуудлыг ойлгохгүй байгаа учраас шууд удаа дараа буцаагдсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ асуудлыг хүн болгон ойлгодог болсон цагт зөвхөн одоо юу гэдэг иргэдэн гэлтгүү бүх төвшөндөө ойлгож иж асуудлыг цогцоор шийдэж чадхаар хэмжээнд байгаа байхгүй. Тэрнээс зөвхөн нэг хүн яриа л ч юм уу те эсвэл зөвхөн одоо хідэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэмцээд л бол одоо яг суурийг тавьж өгч болох ч гэсэн бүрэн хэмжээнд бол ойлгохоор тийм зүйл байгаа болов уу гэж хараад байна. Тэгээд хүн нөгөө нэг өөрөө мэдрэхээс нааш тийм мэдчих чадахгүй гэдэг шиг яг өөрт нь л тулгадаагүй эсвэл өөр орчинд байгаа хүмүүст нь л тулгадаг бол энэ төсөлж чадхааргүй байгаа байхгүй. Яг чи битгаар шиг битгаар анхын подкастыг хийж яхад нэг өөр өнцгөөс харж байсан. Гэтэл энэ одоо Германд ажиллаж байгаа тийм нэмэгтэйтэй яриад эсвэл нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ингэж ярангууд шал өөр өнцгөр хараад эхэлж байгаа байхгүй. Нэр энэ чинь хөө чухал асуудал юм биш үү? Ганцхан дугаарт ингэж яадаг зүйл биш үү те. Бүх хүмүүст одоо бүгдийн болио гэхэд тодорхой хэмжээний хүмүүст ойлгохтоор зүйл хийх хэрэгтэй байна гэсэн нэг өөр өнцгөөс асууж байгаа. Нөгөө бит хоёрын яриад идэг нөгөө бэлгийн боловсролыг сургуульд ахт нь олгоё гэдэг. Тэр нэг чухал асуудал байхгүй. Бэлгийн боловсролыг хэрвээ сургуульд ярьж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай ярих асуудал бас нэг хоёрт орж ирж авах чухал сэдвүүдийн нэг байхгүй. Ягаад гэвэл тэр чинь бас адилхан хүмүүс те бэлгийн боловсролоос гадна одоо үгүйтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гадна зөндөө өөр бэлгийн чиг баримжаа, бэлгийн чиг хандлах өөрчлөгдсөн одоо өөр хүмүүс байна штэ. Тэрний тухай ч гэсэн ингээд сургууль багт нь биднэрт ойлголт өгчих юм бол бид нар том болоо өөрөө өөр хүүхдтэй болоод дараа нь зөв мэдээллийг дараа нь хүүхдүүдтэй өгөх ч юм уу. Эсвэл би өөрөө хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй боллоо гэхэд дараа нь тэрийг бас ойлгох нэг одоо суурь болж өгд юм уу. Тэр нь тийм байх ёстой гэж би бол
одоо тгээсэ гэж бол бүр амар их хүсэж байна. Яг тэгвэл сургууль хахад хизээч бид нарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ийм байдаг шүү. Бид нар ийм хүмүүсийг ингэж харж ойлгох хэрэгтэй шүү ч юм уу. Эсвэл сургууль дээр нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байвал тэрийг ингээл бүгд өрөвцөн харцаар хардаг ч юм уу. Эсвэл бараг байгаагүй дээ тийм хүүхд миний хувьд бол Германд болохоор тийм яг инклюзион гэдэг нэг тэгэхээр ингээд нэг ангид нэг жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхд байдаг ч юм уу. Босд нь бүгд тусалдаг ч юм уу тий. Яг тиймэрхүү юм ингээд нөгөө боловсролын системд анханасаа суулгаад өгчвөл анханасаа тэгээд одоо юу гэдэг тэр хүний хүнгээ хүлээгээд авчвал бэлгийн асуудал нь ч гэсэн яг бид нар энгийн нэгэн хүмүүстэй адилхан хүн гэдгээр нь хүлээж авах хэрэгтэй байхгүй. Одоо бид нар яг ингэж яриа сууж байгаа шиг асуудал биш болчих واخгүй. Окей, энэ ойлгомжтой асуудал юу гэдэг бид нар шиг л адилхан хүмүүс секс хүсэж байгаа. Бид нар шиг л адилхан хүмүүс хин нэгнийг хайрлахыг хүсэж байгаа. Бид нар шиг л адилхан хүмүүс хин нэгнтэй үнсэлцэх хүсэж байгаа. Гэсэн тийм бодолтой болоосоо гэж бол би бол одоо яг бодож байна. Сая гомбоо ярьж штэ одоо юу гэдэг яг хүнтэй үер хийгээд гэхэр ч юм уу те ерөөсөө нэг тоглоом дохуу хийгээд өнгөрдөг хүмүүс айгүй олон байдаг. Эсвэл юу гэдэг өөрөө ингээд төрүүлээд санал тавиад одоо хоёлоо танилцъя гэдэг ч юм уу. Тэгэхээр зэрэг ингээд хүмүүс татгалцсан айгүй олон байдаг. Энэ нь яг нөгөө хүний хүн гэсэн утгаар нь биш те. Яг үнэхээр одоо таалагддаг гэж болно. Гэхдээ нөгөө юу яаж байгаа үнцгэнд амгаад байгаа байхгүй юу. Энэ хүн чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн шүү дээ гэсэн үнцгээс хараад байгаа байхгүй юу. Гэтэл тэр хүний одоо яг бусад зүйл нь бол хэвийн ажилтдаг байхаар байгаа байхгүй юу. Тэгээд энэ талаараа аав ээжтэй ярихаар аав ээж нь хүртэл үгүйсгдэг байхаар ч одоо тэгээд хамгийн урд нь нүгүүгээд ахаар ч босд нь одоо яаж хүлээж авах ойлгомжтой байсан юм бол. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө сексийн талаар ингээ яриулаа штэ. Би хэрвээ өмнө байсан бол ингэж хүлээж авахсан байх одоо юу гэдэг. Өөрсдөө одоо юу гэдэг нэг өрөвдүүлэх гэдэг ч юм уу эсвэл нэг Монгол хүмүүс ч амар өвөр сэтгэлтэй штэ. Эсвэл хөөхий дөө гэл нэг юм амар өрөв сэтгэлээр хүлээж аваад тэгэл тэр үедээ өрөвдөл өнгөрөх байсан байна. Одоо ингээд яг миний байр сууриас ч юм уу арай нэг илүү ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилд үтсэн, мэржлийн хүмүүсээ сонссон, эсвэл өөрийнхөө хоримтлоос нь туршлагаасаа үзвэл ингээд эднэр ч гэсэн хүн юм байждаг гэдэг үүднээ сандж байгаа болохоор бас арай ундаах. Тийм болохоор одоо яг миний байр сууриас үзвэл одоо яг хоёулагийн одоо хөгжлийн бэрхшээлгүй хүний үүднээс үзвэл хүмүүс төрөх нь илүү байх гэж миний хувьд бодож байна. За окей. Та нарт аль болох одоо олон өнцгөөс үргэлж хичээсэн дугаар маань эхний дугаар энэ хүрээд өндөрлж гэх юм уу? Яг энэ сэдвийн хүрээнд хийгдсэн эхний подкаст гэж нэрлэж болох юм тийм. Тэгээ цаашдаа болохоор зэрэг бид нар одоо бас яг энэ хэрэгжүүлэх нөлөөллийн ажлууд бол оролцоо явна. Нэгэнт одоо эхлүүлсэн зүйлээ бол ямар ч гэсэн нөлөөгийн үр дүнг үзэх нь бол одоо ярих дуурах шаардлагатай газрууд нь бол дуурайд явна гэдгээ бол мэдэгдэж байна. Хүлээлгийн өрөөний зүгээс те энэ бол яалтчгүй угаасаа бэлгийн амьдрал ярьж байгаа хүмүүсийн болвол зайшгүй ярих хэрэгтэй зүйл гэж бол хэлмээр байна. Яг өнөөдрийн өнцгөөс бит хоёр бол яг иргэн хүнийхээ үүднээс ч юм уу те өөрсдийнхөө эрх ашигын төлөө эсвэл яг өөрсдийнхөө дууг хоолойг нийгэмдээ хүргэе гэсэн те тийм зүгээс бит хоёр хандсан яг дугаар боллоо гэж бодож байна. Тэгээ зүгээр нэг хоёр хүүхний зөвхөн секси яриа биш ажил болгож одоо юу гэдэг хүрэх газар нь хүрээсэ гэсэн үднэс л яг бодож байна л да. Тэгээд одоо таны яг одоо хурж байгаа чихэнд хурж байгаа энэ яг зүйл бит хоёрлоо буцаж эргэж ирээсэ гэж бодож байна. Тэгээд яг одоо хэрвээ чэзэн чинь ямар нэг юм байгаад хэлхийг хүсэж байгаа бол хэрвээ та өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ямар нэгэн холбоотой байвал манайх руу хүлээлт өрөөний Insta хуудас руу, Facebook хуудас руу өсөлтөө эсвэл санал бодлоо илгээе гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн дугаар ингээд дуусгаж байна. Айгүй их маазралгүй дугаар байлаа. Сүлтээр дуусгаж байна. Нөгөө нэг маазардаг хүмүүс чинь нэг маазрахгүй дуусгаараа яасан айгүй сонирн байд юм байна. За, эрхэм сонсогчдоо дараагийн дугаар хүртэл бака даваа гараг бүрийн Айё. Харин цагаас гэж байна. Даваа гараг бүр та бүхэнд бит хоёр дугаараа хүргэж байгаа. За тэгээд даваа гарагийг хүлээдэг хүн бүртээ сайхан амраарэ гэж хэлье. Өнөөдрийн хүлээлгийн өрөөний дугаар манай гэрээс Бороотой Мюнхен хотоос Ариунагийн төрсөн өдрөөр яг энэ төгсгөлийн хэсэг хүрлээ. Тэгээд та бүгдэд шинэ 7 өдрийн мэнд und Ариунада
28 насны төрсөн өдрийн мэнд. За баярлалаа. 28 насныг алнаа. Та ч гэсэн 28 нас хэрэг хүрсэн бол одоо хүрэж байгаа бол алаарэ. За стих баярлалаа. За сонсогчдод ч гэсэн баярлалаа. За хүлээлт өрөөнөөс Арина. заяа баярлалаа. Пока. Пока.